Хаанул дүүргийн 18 дугаар сургуулийн 4-ийн А ангийн эцэг эхчүүд хүйтэс өргөнөөлөл ирж байгаатай холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн арга хэмжээний үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч томоодос төвчнөөс сэргийллийн сэдвийн дор сургалт зохион байгуулж зөвлөгөө өгсөн бөгөөд эцэг эхийн төлөөлөл хүүхдүүдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг хүүхэд бүрд гарын авлагын хамт өгсөн юм а. Томоодос төвчнөөс урьдчилан яаж сэргийлэх вэ? Амьдралын зөв хөвшил байдлын талаар ярина. Тэгээд одоо нэг 5-10 минут юм биш ярилцлага явагдана. Нөгөө нэг дөнгөж анх эдгээр чинь 1-р ангид ороод тэрнээс хойш нөгөө нэг ээж аваасаа л нөгөө нэг амьдралын зөв хөвшлийн талаар одоо дандаа сонсдог болохоор им ч юм уу өөр нэг хүмүүсээс сонсвол арай илүү тэр зөв амьдралынхаа зөв хөвшлийг одоо биелүүлэх юм болов уу гэдгүүднээс бид нар одоо энэ ярилцлагыг хийхээр болсон юм аа. Одоо ганцхан нэг анги ярилцах юм болж байна. Одоохондоо төрдөө болохоор нэг ангийн 40 хүүхдэд дараа бол тэгээд энэ үр өгөөж өгөөд эхлэх юм бол цаашдаа бас сургуулиудаар явна. Бас цэцэрлэгээр ч гэсэн. Бага анги юм шүү дээ. Тий, одоо бол бага бүлэг. Ганцхан одоо танайхаа өрхийн эмчээс яагаад энэ юм бэ? Зөвхөн эдгээр нөгөө нэг эцэгчүүд нь маань одоо биднэрт одоо амьдралын зөв хөвшлийн талаар ч юм уу жоохон томоодоо бүдүүнс гэж жоохон мэдээлэл олгооч гэсэн үднээс бид нар их хийж байгаа. Өнөөдөр үйл ажиллагааг зохион байгуулж байгаа анги хамт олонны эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг дэмжих ажлуудыг баг болгонд хуваарлан ажиллаж байна. Мөн эцэг эхчүүдийн санаачлагаар сургуулийн цайны газартай хамтран хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор өдийн цайнд нь чацарга нь арзыг 7 хоног бүр өгч байгаа юм а. Багш бидний зүгээс бол эцэг эхийн тусламжтайгаар хүүхдүүдтэйгээ одоо энэ хүүтний уйлрал ирж байгаатай холбогдуулаад томос тус өвчин, амьсгалын замын өвчин зэрэгс урьдчилан сэргийлэх зорилгоор бол энэ 10 сард битгинжүүлэх хаяг зохион байгуулж байгаамаа. Манай 5 дугаар багийн 10 эцэг эхний энэ сард энэ үйл ажиллагааг хариуцаа явуулж байгаа. За тэрний үүднээс зөв хооллолт мөн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийлгэхээр мэрэгжлийн эмч бас урьж авчирсан байгаа. Мөн ингээ хүүхдүүдтэй одоо ингээд витаминжүүлэхээр өөрсдөө санаачлаа хүүхдүүдээ витаминууд авчирсан байгаа. Мөн сургуулийн үдийн цайны газартай харилцан ярилцаж тохиролцоод одоо хэдэн өдөр дараалж арц цэцэргныг ээлжлээ өдөрт өгөх юм. Өчигдрөөс өгч эхэлсэн байгаа. Тийм учраас хүүхдүүд маань өвчин тусахгүй эрүүл сарвал байж хичээл номоо сайн сурцгаа хаах гэж би итгэж байна. Энэхүү ажлыг цаашид эцэг эхчүүд багш сургууль хүмүүжүүлэгч болон эмч эмнэлгийн ажилтнууд хамтран уламжлал болгон зохион байгуулснаар аливаа эрсдэлт өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм а. Түүнчлэн хүүхэд өөрийн эрүүл мэндийг хамгаалж чадна гэдгийг ойлгуулах, зөв дадал хэвшил сургаснаар эрүүл мэнд гэдэг хамгийн чухал болохыг ойлгож, эрүүл мэндийг хамгаалдаг, урьдчилан сэргийлж чаддаг иргэн болж төлөвшөх нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго юм а.